Сайн байцгаана уу? Та бүхэнд Монгол улсад оршин суух зөвшөөрлийн талаар товч мэдээллийг хүргэе. Оршин суух зөвшөөрөл гэж Монгол улсад 90 хоногоос дээш хугацаагаар албан болон хувийн хэрэгээр оршин суух гадаадын иргэнд олгох зөвшөөрлийг хэлнэ. Гадаадын иргэн нь Монгол улсад оршин суух зорилгот нийцсэн визийг гадаадын иргэн харьяатын газраас урьдчилан хүсэх бөгөөд визийн зөвшөөрөл олгогдсны үндсэн дээр Монгол улсаас хилийн чандад суугаад дипломат төлөөлөгчийн газар болон консулын газраас авна. Харин Монгол улсын дипломат төлөөлөгчийн газар болон консулын газар байхгүй улсаас ирж буй гадаадын иргэн нь хилийн бонд дээрээс авна. Тухайн визээр Монгол улсын хилээр нэвтэрснээс хойш ажлын 7 хоногийн дотор бүртгүүлж, календарын 21 хоногийн дотор тухайн зорилгод нийцсэн оршин суух зөвшөөрөл өгсөн. Монгол улсад хувийн иргээр оршин суух зөвшөөрлийг дараах хэлбэрээр олгоно. Үүнд гэр бүлийн шалтгаанаар, цагаачлахаар, хөрөнгө оруулагчаар, хөдөлмөр эрхлэгчээр суралцах, мэргэжил дэвшлүүлэх, эрдэм шинжилгээний судалгааны ажил хийх болон хувийн бусад зорилгоор олгоно. Та хувийн иргээр оршин суух зөвшөөрөл хүсэх бол бичиг баримтны бүртгэл нь оршин суух хэлбэрээс хамааран өөр байдаг тул манай байгууллагын мэдээллийн лавлах болох 1800 1882 утаснаас тодруулна. Хэрэв та худал мэдүүлэг өгсөн, холбогдох хуульд заасан виз, бүртгэл, оршин суух зөвшөөрлийн журмыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн. Виз эрх бүхий байгууллагаас олгодог альва зөвшөөрөл бичиг баримтыг засварлсан, хуурамчаар үйлдсэн, бүрдүүлсэн зэрэг байдлаар хууль зөрчсөн тохиолдолд оршин суух зөвшөөрөл олгох болон сунхаас татгалзах үндэслэл болно гэдгийг анхаарна уу? Анхаарал тавьсанд баярлалаа.